Монголчуудын 24 орчим хувь нь хуримтлалтай гэсэн тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл 4 хүн тутмын 3 нь ямар нэг хадгаламж хуримтлалгүй гэсэн үг. Энэ удаагийн мөнгө өдөр видеоор би та нартай 1 жилийн хугацаанд хялбархан хуримтлалтай болох нэгэн аргачлалыг зааж өгье. Энэ бол 52-7 хоног хуримтлал үүсгэх хадгаламж юм. Тэгэхээр аргачлалын нэрнээс нь сонсоход ойлгомжтой байгаа байх. Энэ бол 52-7 хоногийн турш 7 хоног болгон хадгаламжиндаа орлого нэмэх байдлаар хуримтлалтай болох аргачлал юм. Тэгэхээр энэхүү аргачлалыг мөрдөж эхэлсэн эхнийхээ 7 хоногтоо 1000 төгрөгийг, 2 дахь 7 хоногтоо 2000 төгрөгийг хадгаламж руугаа нэмж явсаар 52 дахь 7 хоногтоо 52000 төгрөгийг хадгаламж руугаа хийснээр энэхүү хугацааны эцэст буюу ойролцоогоор 1 жилийн дараа гэхэд 1,378,000 төгрөгтэй болсон байна гэсэн үг. Энэ бол тухайн таны өөрийнхөө хадгаламжиндаа хийж байгаа орлогын хэмжээ. Үүн дээрээс нь нэмээд бас банкны хадгаламжинд хэрвээ хийж байгаа бол хадгаламжийн хүүний орлого ч гэсэндээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 52 оны хуримтлалыг бол хийх хамгийн энгийн аргачлалын хувьд бол ийм байхад эсвэргээрээ бас уруу дахь арга барилаарч хийж болдог. Өөрөөр хэлбэл эхний 7 хоногтоо 52000 төгрөг, 2 дахь 7 хоногтоо 51000 төгрөг гих мэтээр орлого нэмсээр 52 дахь 7 хоногтоо 1000 төгрөгийг дансандаа бас хийж болох юм. Өөртөө яг зохисон хэв маягийг бол сонгох нь хамгийн чухал байгаад байдаг. Хэрвээ магадгүй дандаа өсөх эсвэл дандаа уруу дахь хэв маягаар хийх сонирхолтой байгаа бол 1000-аас 52000 төгрөг хүртэлх энэ өөр сонголтуудаас 7 хоног болгон өөрийн хүсснийг сонгож хийж болох юм. Магадгүй хүснээ сонгомооргүй байгаа бол зүгээр цаасан дээр бичиж хийгээд суглах замаар аль дүнгээр нь шилжүүлэх вэ гэдгээ сонгож болно. Эцсийн дүндээ бол яг л 7 хоног болгон өөрийнхөө хуримтлалтаа орлого нэмэх байдлаар хадгаламжиндаа орлого нэмэх байдлаар хуримтлалтай болох 52-7 хоногийн аргачлал бол энэ. Гэхдээ анх удаа хуримтлалтай болох гэж байгаа бол өсөх хэв маягаар энэхүү хуримтлалын аргачлалыг дагаж мөрдүүл хамгийн цохимжтой. Яагаад гэвэл хуримтлалын хугацаа эхэлсний эхний 7 хоногуудад та нар 1000 төгрөг, 2000, 3000 аажмаар орлого нэмсээр хуримтлалын төгсгөл рүү бол өндөр дүнтэй болж эхлэхэд та нар аль хэдийн энэ хэмжээний мөнгийг хуримтлуулаад сурчсан байна гэсэн үг. Тэгэхээр өөртөө хялбархан байлгах зорилгоор ерөөдөө өсөх хэв маягийг дагаж мөрдвөл хамгийн зохимжтой. Капитрон банк энэхүү аргачлалыг мөрдөх хадгаламжийн бүтээгдэхүүнийг танилцуулсан байдаг. Энэ нь 52-7 хоног хуримтлал үүсгэх хадгаламж юм. Энэ дотроо өсөх болоод уян гэсэн 2 өөр хэв маягаас сонгон хуримтлалаа үүсгэх боломжтой. Тэгэхээр өсөх бол яг саяны дурдж байсан та яг адилхан эхний 7 хоногт 1000 төгрөг, 2 дахь 7 хоногт нь 2000 төгрөг гэсээр 52 дахь 7 хоногт нь 52000 төгрөгийг хадгаламжиндаа орлого болгон нэмэх хэв маяг юм. За харин уян хэв маяг нь бол 7 хоног бүр 300,000 төгрөг хүртэлх дүнг өөрийн хадгаламжиндаа орлого болгон нэмэх аргачлал. Яг ямар дүнгээр нэмэх нь бол та нарын өөрсдийн сонголт. Гэхдээ дээд нь бол 300,000 төгрөгийг бол 7 хоногт бол хийнэ гэсэн үг. Тэгэхээр дээд хязгаарыг нь бол харьцангуй өндөр тогтоож өгсөн учраас өөрсдийн хүссэн хэмжээний орлогыг бол 7 хоног болгон төвлөрүүлэх явах боломжтой. Капитрон банкны 52-7 хоног хуримтлал үүсгэх хадгаламжийн хамгийн гоё хэсэг нь өндөр урамшууллын хүү. Хэрвээ энэ хадгаламжийг ашиглан хуримтлалаа үүсгэж байгаа бол түрүүний өсөх эсвэл уян хэв маягийг ягштал мөрдөж чадсан бол 14.2% урамшууллын хүүг үндсэн 6% хүүдээр нэмж олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 52-7 хоногийн эцэст та нар 20.2% хадгаламжийн хүүг аавна гэсэн үг юм. Энэ бол өөр хаач байхгүй өндөр хадгаламжийн хүү. Тэгэхээр богино хугацаанд буюу 1 жилийн хугацаанд хуримтлалтай болох энэхүү хадгаламжийн өөрчлөлийг ашиглахдаа нэмээд даруй 20% хадгаламжийн хүүгийн орлоготой болно гэдэг бол хамгийн гоё санхүүгийн айгүй гоё сонголт гэж хэлж болохоор байгаа юм. Би Капитрон банкны 52-7 хоног хуримтлал үүсгэх хадгаламжийн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг видеоны доор тайлбарлахад холбож өгсөн байх болон дэлгэрэнгүй та бүхэн тийшээ орж үзээрэй. Тэгэхээр миний хувьд 2020 онд 52-7 хоногийн хуримтлалыг уруу дахь хэлбэрээр буюу за эхний 7 хоногт 51000 төгрөгийг харин сүүлийн 52-7 хоногт 1000 төгрөгийг хадгаламжиндаа орлого болгон нэмэх замаар бол амжилттай энэ чаленжаа дуусгасан. Харин 2021 онд Капитрон банкны энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан өсөх хэв маягаар дахин өөртөө 52-7 хоногийн дотор хуримтлал үүсгэх чаленжийг эхлүүлж байна. Тэгэхээр энийг би өөрийнхөө Instagram хаяг дээрээ та нартай байнга хуваалцаад явах болно. Тэгэхээр намайг Instagram дээр дагдаггүй бол ануу харчиг хайж болоод дагаарай 7 хоног болгон өөрийнхөө энэхүү дансандаа орлого хийж байгаагаа Instagram story-гоор хуваалцах болно.
За мөн та нарыг ч бас 52 хоногийн хуримтлалын чаленжид нэгдэхийг уриалж байна. Instagram, Facebook, Twitter ер нь ямар ч платформ дээр байлаа гэсэн энийг надтай болоод Capital Bank-та бас хуваалцаарай гэж хүсмээр байна. #52 хоногийн хуримтлал гэсэн хаштагийг ашиглах юм бол банк одоо энэ мэдээллүүдийг бас харж явах болон та нарыг шаутаут хий, ретвитлээ, дахин Instagram story руу нэмж үе гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бөөнөрө хамтдаа 52 хоногийн дотор хуримтлалтай болж авъя. Тэгэхээр энэхүү видео хэдийгээр оны эхэнд нийтлэгдэж байгаа. Би өөрөө ч гэсэндээ 2021 оны эхнээс эхлээд 52 хоногийн хуримтлалын чаленж эхлүүлж байгаа ч гэсэн энэ хуримтлалын хэв маягийг бол оны аль ч үеэс бол эхлүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр энэхүү видеог хизээ үзэж байгаагаас чинь шалтгаалаад яг тэр 7 хоногт хуримтлалаа эхлүүлээрэй. Заавал оны эхнээс байх алдгүй байдаг гэдгийг мөн заавал та нарт хэлье. Тэгэхээр яг 1 жилийн дотор хуримтлалтай болох боломжтой 52 хоногийн хуримтлалын аргачлалын талаар та нарт танилцууллаа. Хэрвээ энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Өөр асууж тодруулах зүйл байвал эсвэл туршлагаасаа хуваалцаа гэх юм бол видеоны доотлын комент хэсгийг ашиглахыг хүсье. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууд нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Хамтаас нь баярлалаа.